За сайн байцгаана уу. За тогтмол гүйдлийн импульсийн тэжээлтэй зам төмөр хэлхээний ажиллагааны талаар тайлбарлая. За тэгэхээр энэ гармын тохиоллын байгууламжийн ойртох хэсгүүдийг импульсийн тэжээлтэй тогтмол гүйдлийн зам төмөр хэлхээгээр тоногддог. За хэдүүлээ энийг бол энэ хичээлийн лекцэн дээрээс нь бичиж авсан байгаа. Тэрийг бас унших хэрэгтэй шүү. За дүүжин трансмиттерийн тусламжтай зам төмөр хэлхээний тэжээлийн гүйдлийг тасалдуулснаар зам төмөр хэлхээ рүү одоо тасалдсан буюу импульсийн гүйдлүүд дамжуулдаг байх нь шүү. За энэ одоо тасалдсан гүйдлүүдээс буюу импульсээс гэж хэлж болдог байх нь тасалдсан гүйдлийг бол импульс хэлбэрт орсон байх нь шүү дээ. Тэгэхээр эдгээр импульсээс зам төмөр хэлхээний нөгөө төгсгөлд байрлах замын ирлээ ажиллана. Замын ирлээнд E91 0.3 ба EM-ш 0.3 маягийн импульсийн ирлээнүүдийг ашигладаг байна. За импульсийн ирлээ гэж нэг тал руугаа дийлсэн тохируулгатай туйлширсан ирлээ бүтэц ажиллах зарчмын хувьд бол туйлширсан ирлээнүүд юм аа. За тэгээ одоо хэдүүлээ энэ шууд одоо схемээ яриад явчих да. За тэгэхээр одоо энэ тасалдсан тэжээлтэй буюу импульсийн тэжээлтэй зам төмөр хэлхээний нэг давуу тал бол одоо бусад зам төмөрлөгтэй харьцуулахад бол хамгийн их урттай байж болно. Өөрөөр хэлбэл энэ тусгаарлах уулзуураас энэ тусгаарлах уулзуур хүртэл бол максимум 2600 м урттай байж болно шүү. Тэгвэл тасралтгүй үргэлжилсэн тэжээлтэй юм тасалдсан биш тасралтгүй үргэлжилсэн тэжээлтэй тогтмол гүйдлийн зам төмөр хэлхээтэй үед бол максимум урт бол 1200 м байж болох байсан бол энэ тасалдсан тэжээлтэй болчих юм бол одоо максимум урт нь бол 2600 м урттай болчихж байгаа байх нь шүү. За тэгээд одоо хэдүүлээ энэ тусгаарлах уулзуураас энэ тусгаарлах уулзуур хүртэл одоо 2000 м урттай хэсэг байна. За 2600 ч гэж болно. Хэдүүлээ жишээ болгоо 2000 м урт гэж бодъё. За тэгэхээр одоо энэ 2000 м уртын секц дээр галтэрэг орж ирснийг мэдхийн тулд нэг талд нь үүсгүр нэг талд нь ирлээ замын ирлээ байх ёстой. За тэгэхээр хэдүүлээ эндээс харахад бол энэ баруун гарт талд бол энэ замын ирлээ байж гэн. Энэ одоо ингээд нэг налуу нэг зураастай гэдэг чинь туйлширсан ирлээ. Тэгээд ингээд энэ дахиад нэг зураас байна гэдэг чинь нэг тал руугаа дийлсэн тохируулгатай туйлширсан ирлээнүүдийг импульсийн ирлээ гэдэг учраас за энд бол ийм одоо импульсийн ирлээ байгаа бахан замын ирлээ байгаа бахан. Тэгэхээр нөгөө талд бол нөгөө төгсгөлдөө одоо энэс 2000 м-ийн цаана бол одоо үүсгүр энэ секцийн үүсгүр байгаа байх нэ. За тэгэхээр тогтмол гүйдлийн хэмжин өмнө үзсэн тогтмол гүйдлийн зам төмөрлөхөтэй ижилхэн одоо үүсгүр бол ижилхэн байгаа ВАК 14 гээд энэ маань юу гэж байгаа вэ? Бэрхэ охэ гэдгийн цаана хувьсах 220 байдаг. Хувьсах 220 залгагдаад хэдэн вольт болгодог гэлээ бууруулаад шулуутгаад эндээс тогтмол 2.2-оос 2.5 вольт гардаг шүү. За ийм баг хүчтэй. За энэ вакийн тэгэхээр энэ хүчтлээс энэ вакийн гаралтан дээр байгаа энэ АБ72 гэсэн аккумулятор цэнэглэгдсэн байж байгаа. Тэгээд энэний одоо хуримтлуулсан энерги хизээ эрг болох үлээ хүмүүдээ энэ одоо хувьсах хүчтэл тасрах юм уу ВАК 14 гэмтсэн үед бол энэ ирлээ рүү маань энэ аккумуляторын нэмэх автогаас гарсан гүйдэл очиж ирлээг ажилуулад ирлээ үргэлжлүүлж ажиллаж явах нь шүү дээ гэмтлийн үед. За гэхдээ бол бид нар аккумулятор бол нэг удаан тижээж чаддгүй учраас бид нар бол энэ гэмтлийг бол хурдан засах хэрэгтэй ВАК гэмцвэл ВАКад солио тавьчин үүсгүр 220 байхгүй болсон бол ичводын тэлж одоо энэ 220-ыг сэргийлэх засвал харах хэмжээ авдаг байх нь шүү. За тэгээд ямар ч гэмтэлгүй үед бол тэгэхээр ВАКаас гарсан тогтмол хүчлээс энэ аккумулятор цэнэглэгдсэн. За тэгээд энэ ВАКаас гарсан тогтмол гүйдэл маань ингээд энэ эмтэгийн контактаар дамжаад энэ зам төмөрт ороод ирж байна. За тэгэхээр энд ийшээ гүгтэр тусгаарлах уулзуурал гүйдлийг нэвтрүүлдэггүй гэдэг байгаа шүү дээ. Гүйдэл нэвтрүүлдэггүй материалаар хийцэн. Тийм учраас энэ нэмхээс гарсан гүйдэл маань ямар нэгэн байдлаар аль нэг юмар битүүрээд хасах туйлд эрэхтэй нэрлэгээр битүүрдэг байх нь шүү. За тэгэхээр ингээд нэмэх туйлаас гарсан гүйдэл явлаа эмтэгийн контактаар дамжаад доотлын зам төмрөөр гүгээд за тэгээд цаашаа гүйж чадахгүй юм ч бас гүйдэл хааж өгөн. Тэгэхээр энэ доотлын зам төмөрт бол энэ ирлээний энэ тал холбогдсон байх шүү. Тэгэхээр ингээд ирлээгээр ингэж орж ирээд буцаад дээдлийн зам төмөрт нөгөө гүйдэл маань орж ирээд
За тэгээ ингээ буцаад үүсгүүр рүү ороод ирдэг байна шүү. Тэгээ үүсгүүр дотоороо битүүрээд ингээд урсаж байдаг байх нэ. За гэхдээ энд бол өмнөхдөөс ямар ялгаатай вэ гэхээр энэ эмтэйгийн контакт маань одоо энэ энийг одоо дүүжин трансмиттер гэж хэдүүлээ ярьсан. Тэгэхээр энэ дүүжин трансмиттер бол ингээд тасралтгүй үүсгүүр залгаатай байх үед энэ дотор нэг дүүжин савлаад за тэгээд энэ контакт ингээд салж нийлж идэг гэсэн. За тэг ямар хугацаанд салж нийлэх вэ гэхээр 0.3 секунд залгаатай, 0.3 секунд салгаатай байдаг байх нь шүү. Тэгэхээр одоо энэ вакаас гарч байгаа тогтмол гүйдэл хизээ ирлээнд ирэх үү гэхээр энэ контакт залгаатай 0.3 секундын хугацаанд гүйдэл ирээд ирлээг ажилуулчих юм байна. А контакт салсан үед бол энэ үүсгүүрийн гүйдэл чийшээ ирч чадахгүй, ирлээ ажилгүй болоод ингээд өөрөөр хэлбэл энэ замын ирлээ бол энэ контактнаас болоод дүүжин трансмиттерийн контактнаас болоод яа нэх 0.3 секунд ажилтай 0.3 секунд ажилгүй ингээд якра татаж алдаад байдаг байна шүү. Тэгэхээр энэ и ирлийн дотор нэг ганц бүлэг контакт байдаг. Тэгэхээр энэ контакт маань яах нь доороо 0.3 секунд залгаатай ажилгүй, дээшээ бас 0.3 секунд татаас тэгээд энэ ерөнхий контакт бол дээшээ доошоо ингээд аль нэг байдалтай 0.3 секунд тутам залгаатай байж яхна шүү. За тэгээд энэ уулын галтарг байхгүй үед энэ и ирлээ рүү гүйдлэхгүйгээд и ирлээ ажилтай байгаа боловч дахиж хэлгээд түүний энэ контакт ингээд салж нийлээд идэг учраас энэ одоо уулын и ирлээний контактор пульт дээр одоо энэ секц эзэлгээтэй бол ингээд энэ контакт унахаар улаан ламп асаад эзэлгээтэй гэж тохиолдог байтал энэ контакт маань өөрөө салж нийлээд байгаа учраас энэ улаан ламп чи асаж унтраад одоо ингээд эзэлгээтэй гэдэг байгаа мó чөлөөтэй гэдэг байгаа мó тодорхойгүй байдаг учраас энэ одоо импульсийн ирлээний контактаар энэ пульт дээр улаан лампыг асаадаггүй байх нь ойлгомжгүй тохиол өгöd штэ ингээд асаж унтраад байхаар тэгэхээр яадаг байх нь энэ одоо импульсийн тэжилтэй зам төмөр илгээтэй үеийн замын ирлээ ингээ импульсийн горимд ажиллаж явах үед түүний энэ контактны энэ ирлээний контакт яг л тэгж ажиллаж ш. Тэгэхээр бол энэ контакт импульсийн горимд ажиллаж явах үед энд одоо ингээ конденсаторын дешифратороор дамжаад энэ P гэдэг ирлээ тасралтгүй ажилтай байх хэрэгтэй байдаг байна шүү. За тэгээд ягаад конденсаторын дешифратор гэхээр энэ хоёр конденсатор маань их чухал үүрэгтэй байдаг байна шүү. За тэгээ одоо хэдүүлээ яаж энэ и ирлээний энэ дотор байгаа и ирлээний контакт ингээд салж нийлж явах үед энэ P ирлээ яаж тасралтгүй ажилтай байхыг та нарт ярьж өгье. За тэгэхээр эхлээд юу яа? Энэ дээр ингээд галтарг байж исэн гэж бодъё. Галтарг байгаа тохиолдолд яадаг вүлээ зөндөө олон хос дугуй байгаа учраас энэ үүсгүүрээс гарсан нөгөө тасалдсан гүйдэл буюу импульсүүд маань нөгөө эхний хос дугаар битүүрээд буцаад ирчих штеп хүүхдүүдээ ингээ үүсгүүр дотор битүүрээ тэг ирлээ рүү очихгүй учраас ирлээ маань юусоо ажилгүй болчихно галтарг байгаа үед тэгэхээр энэ контакт нь ингээд арын контакттайгаа ерөнхий контакт нь залгаатай байж идэг байх нь шүү. За тэгээ энэ үед бол энэ C1 гэсэн конденсатор бол цэнэглэгдсэн байна. Яаж цэнэглэгдэх вэ гэхээр энэ баруун талын хавтгай нь үүсгүүрийн нэмэх туйлдаа холбогдсон баруун талын хавтгай дээр нэмэх цэнгүүд хуримтлагдсан. А үүсгүүрийн хасах туйлдаа MB гэдэг хасах туйлдаа холбогдсон энэ зүүн талын хавтгайд нь хасах цэнэг хуримтлагдсан. Ингээд энэ цэнэглэгдсэн. А энэ удаан ажил унтсан байх учраас P ирлээ ажилгүй. Энэ одоо энд тэгэхээр бид нар яах нь И ирлээний оронд P ирлээний контактаар одоо энэ лампыг асаах хэрэгтэй болдог байх нь шүү хүмүүдээ. За тэгээ одоо галтарг байгаа юм чи P ирлээ ажилгүйнгээ улаан ламп асаа байжсэн чинь энэ зогсчихсан галтар ингээд яваад өглөө. За ингээд сүүлийн хос дугуй энэ тусгаарлах үзрийг өнгөрөнгүүт энэ үүсгүр чи ингээл ажиллалаа ш. Тэндээ ч гүйдэл гарсан хэвээр байгаа нь хосдгоор битүүрчээсэн бол одоо ганц ч хосдгоо байхгүй болонгууд нөгөө үүсгүрийн гүйдэл маань ингээд ийш нь очих нь ш. За одоо ингээд эмтэйгийн контакт залгаатай байх 0.3 секундын хугацаанд бол энэ ирлээгээр гүйдэлгүйгээд энэ 0.3 секунд ажилтай байна. Энэ контакт одоо дээш нь 0.3 секунд залгаатай байх нь ш. За энэ үед нөгөө цэнэглэгдсэн конденсатор чинь зэрэгцээ залгагдсан замын ирлээ болон C2 руу цэнгээ гүвдэг байх нь шүү. За тэгэхээр тэр C1 конденсаторын цэнэг гүвдийн гүйдлийн замыг зайгвал нэмэх хавтгаагаас гарсан гүйл одоо ингээд очих гэтэл энэ диод ч хааж байгаа учраас ингэж гүйж чадахгүй шооч чадахгүй. Тэгэхээр ингэж яваад резисторээр дамжаад за тэгээд энэ L дорослоор дамжаад
За тэгээ ингээ хасах туйлдээ ирэхлээр шууд богино замд туулаад ирэх гэтэл энэ видеоник диод хааж байгаа ийшээ орж ир чадахгүй. Тэгэхээр энэ игийн контакт залгаатай байгаа учраас игийн контактаар дамжаад за энэ зангилаанаас гүйл 2 салгалах нэг хэсэг нь одоо C2 конденсаторыг цэнэглээд ийшээр нь нөгөө хэсэг нь болохоор P-рлэгээр гүгээд ийшээ ирэх нь шүү. Тэгээд энэ зэрэгцээ залгагдсан үед бол ер нь эхлээд энэ конденсаторууд маш богино хугацаанд маш хурдан цэнэглэгдчихдэг учраас л эхлээд конденсатор цэнэглэгдчихнэ. За нэгэн цэнэглэгдсэн бол ийшээ цэнгийн гүйдэл гүйхгүй учраас цаашдаа л ингээд P-рлэгээр гүйдэлгүйгээд ингээд P-рлээ ажиллах нь биш үү. Ингээд эхний импульс ирээд 0.3 секундын залгаатай байх хоорондоо C1 конденсатор маань энэ хоёр руу цэнгээ гөвөөд энийг цэнэглээд ингээд P-рлээг ажилуулчихдаг байх нь шүү. За тэгээд 0.3 секунд дуусангууд энэ контакт доошоо буучна. Өөрөөр хэлбэл энэ контакт салцсан учраас ийшээ гүйдэрч чадахгүй ирлээ маань ажилгүй болно. За тэгэхээр бас энэ хэдэн секунд салгаатай байдаг гэлээ бас 0.3 секунд салгаатай байх учраас энэ ирлээ болон түүний контактууд 0.3 секунд унтсан байх нь шүү. За тэгэхээр энэ үед нөгөө түрүүчиг шиг энэ контакт унсан үед нөгөө C1 конденсатор чинь нэлээд цэнгээ энэ хоёр руу өгсөн учраас цэнэг нь багассан байгаа учраас энэ игийн контакт унах болгон C1 конденсатор цэнэглэгдчихдэг байх нь шүү. Ахаад энэ хавтгай дээр эндээс нэмэг цэнэгүүд төрөмтлөгдөөд наадлын энэ зүүн талын хавтгай дээр эндээс хасах цэнэгүүд төрөмтлөгдөөд ингээд C1 конденсаторын 0.3 секундын орон цэнэглэгдчихнэ. А энэ үед P ирлээ бол яах нь C2-ын цэнэг гүйлтээр ажиллах нь шүү. Тэгэхээр энэ цэнэглэгдсэн байгаа учраас одоо энэний чинь гүйдэл ийшээр чатгаа болчиход байгаа шүү. Энэгээр ч гүйдэл гүйх үү. Тэгэхээр энэгээр яаж гүйдэл гүйх вэ гэхээр C2 чинь одоо ийшний цэнэгийг гүйх үнэ. Тэгэхээр нэмэг хавтгаагаас гарсан гүйдэл ингэж яваад ингээ хасах хавтгаатай эрэхтэй ингээд энэ цэнэг C2-ын цэнэг гүйлтийн гүйдлэр энэ P ирлээ маань ажилтай байх нь шүү. Одоо ингээд нэгэн л ажилтай байх юм бол цаашд энэ игийн контакт ингээд салж нийлж явах үед дээр дор 0.3 секунд залгаж салгаж явах үед дандаа ажилтай байна. Өөрөөр хэлбэл одоо сая энэ игийн контакт унсан үед энэ цэнэглэгдсэн энэ яаж ажилтай авах гэхээр C2-ын цэнэг гүйлтээр ажилтай яжила. Одоо буцаад энэ эмтэгийн контакт залгагдаад гүйдэл ийшээрээд ирлээ дахиад сэргэнгүүдийн контакт дахиад дээшээ боллоо. Тэгэнгүүт яадаг гэсэн ахаад C1 конденсатор яг түрүүчиг шиг ахаад одоо энэ хоёр руу цэнгээ гөвөөд энэний цэнэг багасчихсан бол энэ маань дахин цэнэгтэй болоод одоо энэ ирлээгээр P ирлээгээр одоо C1-ийн цэнэг гүйлтийн гүйдэл гүйж явах нь шүү. Ингээ нэмэг хавтгаагаас гараад ирлээний татснаар ингээ P ирлээний орон бүр бөгөөд хасах хавтгаа дээр ирээд ингэж одоо цааш энэ контакт салж нийлж явах үед энэ C2 цэнэглэгдээд P ирлээ дандаа ажилтай байж идэг. P ирлээ дандаа ажилтай байгаа юм чинь энэ ерөнхий контакт дээшлээд энэ улаан лампул унтарсан ингээд гүйдэлгүй чадахгүй шүү. Тэгээ энэ улаан лампул унтарсан одоо энэ секцийн эзэлгээтэй чөлөөтэй хилдэг улаан ламп унтарсан байх юм бол гадаа байгаа энэ сектор галтрэг байхгүй байна гэд бид мэдчих юм шүү. За ингэж одоо импульсийн тэжээлтэй зам төмөр хэлхээ ажилтдаг байх нь тэгээд энэ замын ирлээний контактор энэ одоо улаан лампыг асаахад хэцүү анивччихдаг учраас ингээд яадаг байх нь энэ конденсаторуудаар дамжин ажилтдаг P-рлээ нэг контактыг энэ тийж өгдөг. Тэгэхээр энийг бол одоо конденсаторын дешифратор гэдэг байх нь шүү. Тэгэхээр эдрийн ажиллагаа хэн удирж ирэх гэхээр нөгөө энэ замын ирлээний контакт маань энд ингээд салж нийлээд энэ бүгд конденсаторуудыг ээлжил цэнэглэгдэж цэнэг гүвсний дүндээ P-рлээ тасралтгүй ажилтай байх нь. За тэгээ аль нэг талаас галтраг ороод ирвэл яах вүлээ? Нөгөө эндээс үүсгүүрээс гарч ирсэн нөгөө импульсийн гүйдлүүд маань хостгуугаар битүүрээд буцаад ирчих учраас ирлээ ажилгүй болоод ирлээ ингээд удаан хугацаанд ажилгүй болонгууд энэ P-рлээ хязаа ажилгүй болох вэ гэхээр C2 конденсаторын цэнэг гүйл дуусна штэ ингээд ингэж урсаараа дуусангууд P-рлээ ажилгүй болоод энэ улаан лампыг асаагаад эзэлгээтэй гэсэн мэдээлэл өгдөг байх нь шүү. За ингэж ажилтдаг байгаа. За тэгээ энэ янз бүрийн гэмтэл гарсан үе зам төмөр хэлхээ яадаг үлээ бас дандаа замын ирлээ ажилгүй болдог. Жишээлбэл зам төмөр тасардаг ч юм уу энэ одоо үүсгүр байхгүй болцдог ч юм уу тийм ээ гэх мэт үед бол ирлээ ажилгүй болно. Түүний хажуугаар бас энэ конденсаторын дешифратор маань одоо янз бүрийн гэмтлийн үед энэ P-рлээ ажилгүй болоод улаан лампыг асаагаад тэгээ улаан лампаас бол галтрэг байхгүй улаан ламп асвал бид юу гэж ойлгох вүлээ? Хуурамчаар эзэлгээтэй гэсэн мэдээлэл өгдөж чинь буюу гэмтэл гарсан байна гэж үзээд очиод одоо гэмтлийг олох хэрэгтэй байх нь шүү. За жишээлбэл одоо ганц гэмтэл ярил л да хэдүүлээ юу ярих вэ гэхэлэр жишээлбэл энэ C2 конденсатор нэвтэрсэн гэж бодъё. Нэвтэрсэн гэдэг чинь ингээд утас болцсон.
Тэгэхээр энэ P ирлээ ажиллахгүй. Яагаад вэ гэхлээр энэ E-ийн контакт дээшээ болох болгонгууд C1 чинь энэ хоёр руу энэ зэрэгцээ залгацын конденсаторын хоёр руу цэнгээ гүвдэг. Тэгэхээр эн чинь ингээд утас болцсон бол гүйдэл чинь энэ ирлийн оромж дандаа тодорхой эсэргүүцэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ утас болцсон бол C1 конденсатор чинь цэник гүөх болгондоо энэ эсэргүүцэлгөөний утсаар чинь дамжаа ингэж цэнгээ гүвөөд P ирлэгээр ерөөсөө гүйдэл гүхгүй P ирлийн ажилгүй бол улаалаа пассаж болж байна. Эсвэл энэ VD1 диод нэвтэрчлээ. VD1 диод нэвтэрчих юм бол C1 конденсатор ч бас цэник гүйлтийн гүйдэл нь ингэх нь шүү дээ. Шууд ингээд битүүрээд энэ хоёр руу цэнгээ гүхгүй энэ ирлийн ажилгүй болох жишээтэй гэх мэт. VD1 диод хэрвээ шатцсан бол ингээд тасархаа үүссэн тохиолдолд энэ C1 конденсатор цэнэглэгдэж чадахгүй. Тэгээд C1 цэнэглэгдэхгүй бол ийшээ цэнгээ гүйвч чадахгүй эдэр чи ингээд C2-ын цэник гүйдүүлсээр P ирлийн ажилгүй болоод бас энэ ингээд VD1-ийн богино нэвтэрсэн юм уу шатсан альж тохиолдолд бол ахаад P ирлийн ажилгүй болж байгаа жишээтэй. Гэхдээ одоо энд дешифраторт байгаа ямар ч элемент гэмтэх болгонд P ирлийн ажилгүй болж ингээд улаалаа пасааны эсвэл энэ хэсэгт бас гэмтэл гарсан үед энэ E ирлийн ажилгүй баснаас болоод P ирлийг ажилгүй болгоод улаалаа пасаана гэх мэтээр янз бүрийн болдог байх нэ. За тэгээд энэ VD1 диод ямар үүрэгтэй вэ гэхээр тэр лекцэн дээр бичигдсэн байгаа шүү. Энэ конденсаторын цэнэглэлтийн бол ингээд цэнэглэгддэг гэсэн штэ. Тэгээ VD1 диод байгаагүй бол конденсатор маань ерөөсөө дандаа ингээд цэнэг гүөх болохоор ингээд цэнгээ гүвчих учраас энэ хоёр руу цэнгээ гүвч чадахгүй. Тэгэхээр VD1 диод бол C1 конденсаторын цэнгийн болон цэнэг гүйлтийн хэлхийг ингээд тусгаарлах үүрэгтэй гэж байгаа. За энэ конденсаторууд бол чухал үүрэгтэй мэдгэж байгаа. Резисторууд бол бас аюул чухал. Энэ конденсаторуудын хэлхэнд резистор байхгүй бол конденсаторын цэнгийн болон цэнэг гүйлтийн гүйдлүүд маш богино хугацаанд маш их гүйдээр цэнэглэгдэх юм уу цэнгээ гүвчдэг. Тэр гүйдлээс эдэр өөрсдөө нэв цогтох явдал гардаг учраас тийм явдал гарахгүй тулд энэ конденсаторуудын цэнгийн болон цэнэг гүйдлийн хэлхэнд ямар нэгэн байдлаар резистор байж өгснөөр тэр гүйдлийг хязгаарлаж багасгаж конденсаторуудыг нэв цогтохоос хамгаалдаг байна энэ резистор маань. За энэ VD2 диод бол энэ контакт маань 0.3 секунд тутам сад нийлж байгаа учраас энэ салах болгонд дээдгээсээ салах юм уу доотлын аргахаас салах болгон тэр салж байгаа контактуудын хооронд очном үүсээд тэрийг багасгахгүй бол яадаг гэсэн энэ контакт маань удахгүй ашиглагдах боломжгүй болдог. За тэгвэл энэ VD2 диодыг ингэж хийж өгснөөр энэ контакт салах үед үүсэх очном бол энэ VD2 диодоор дамжиж одоо саарснаар энэ очномыг хэмжээг багасгадаг байх нэ. За ингэж одоо импульсийн тэжээлтэй зам төмөр хэлхээ ажилдаг байх нэ. За тэгээд энэ дээр бас нөгөө юу байх ёстой тусгаарлах узуур нэвтэрснийг мэдхийн тулд туйлын салбисал гэдгийг хийж өгсөн байгаа. Туйлын салбисалыг яаж хийдэг вэ гэхлээр хэдүүлээ ингэсэн шүү дээ. Манай энэ секцийн үед үүсгүүрийн баакийн нэмэх туйл бол доотлын зам төмөрт холбогдсон учраас доотлын зам төмөр тэр чигээрээ нэмэх туйлтай болцсон. Баакийн хасах туйлын резисторээр дамжаад дээдлийн зам төмөрт холбогдсон учраас дээдлийн зам төмөр тэр чигээр хасах туйлтай. Тэгэхээр энэ нэмэх хасахын хооронд хүчлэлж ирнэ бас зам төмрүүдийн хооронд байж идэг. За тэр яг өөр юм ярьчлаа. За тэгэхээр энэ доотлын зам төмөр нэмэх туйлтай болсон юм бол энэ тусгаарлах узурын энэ талд өөр үүсгүүр байгаа. Тэр үүсгүүрийн хасах туйлыг энд нь холбоод нэмхийн энэ толбох бол энэ тусгаарлах узраас чинь цааш бас ахаад өөр секц байгаа. Тэгэхээр тэр өөр секцийн үүсгүүрийн нэмэх хасах туйлыг манай энэ нэмэх хасах туйлаас солилцуулж холбож өгөх хэрэгтэй байна шүү дээ. Ингэж одоо солилцуулж холбосны ачаар яадаг гэлээ тусгаарлах узуур нэвтрэх явдал байн гардаг. За энийг бол одоо хурдан олохын тулд энэ нэвтэрчих юм бол туйлын солилцол хийсэн үед энэ тусгаарлах узрууд нэвтрэх юм бол яадаг гэсэн. Энэ ирлэгээр хоёр гүйдэлгүйгээд эхлэн гэсэн чинь нэг гүйдэлний өөрийн үүсгүүрийн гүйдлийг гүйжил байжсэн чинь энэ тусгаарлах узур нэвтрэнгүүд энтлийн үүсгүүрийн гүйдэл ороод ирнэ. Тэгэхдээ энэ туйлын ингээд солилцуулаад холбогдсон учраас энэ ирлэгээр гүйх хоёр гүйдлийн чиглэл эсрэг болчдөг. Тэгээ харилцан устгалзаад энэ тусгаарлах узур нэвтэрсэн чи ирлээ ажилгүй болоод за тэгээд ингээд ажилгүй болох болгонд улаан ламп басна. Тэгээд галтарг байхгүй улаан ламп басахаар бид нар юу болсон бэ гэд хайсан чинь энэ тусгаарлах узар нэвтэрсэн байж болох юм. Эдгээр нь одоо үүсгүр хэвээ юм бол тэгээ хайгаад байсан чи юу байх нь тусгаарлах узар нэвтэрчээ гэдэг. Тэгээд энийгээ замынхнаар засуулдаг байх нь шүү. За тэгэхээр энэ тусгаарлах узар нэвтэрснийг мэдхийн тулд энэ зэрэгэлдээ орших
зам төмөр хэлхээнүүд энээс ийшээ нэг зам төмөр хэлэх, энээс цаашаа өөр зам төмөр хэлэхээ зам төмөр хэлхээнүүдийн тижээлийн нэмэх хасах туйлуудыг ингээд солилцуулж холбох хэрэгтэй байх нэ. Тусгаарлах үйлдвэр хоёр талд гэж ойлгох нэ. За тэгээд энэ дешифратортай зам төмөр хэлхээ бас нэлээд дутагдaltaй. Яагаад гэвэл энэ конденсаторууд удаан байх тусмаа цахилгаан характеристик нь муудаад ингээд энэ нэлээний энэ пэрлийн ажиллахад одоо бас өөрчлөлт гараа явцдаг. Конденсаторын характеристик өөрчлөгдөхөөр пэрлээ чинь бас ажиллах хэдэн асуудалтай болоо явцдаг байна шүү дээ. За тэгэхээр бол одоо сүүлийн үед энэ конденсаторын дешифраторын орондоо ийм дандаа ингээд бүүн реле ашигласан релен дешифраторыг бол хэрэглэдэг болсон байх нэ. За энэ шаардлагатай бол багшаасаа асууж болно. Энийг одоо ярих мэл цаг бол дэндүү их болсон учраас ингээд дуусгая.